Зөөрөмд шүү манайха. Энэ Монгол улсын ерөнхийдөө жухнагийн хөрөлцөхөд хандаж би рэл хүртэл оролж байгаа. Одоо Монгол улсын ерөнхийдөө жухнагийн хөрөлц 2021 оноос 2027 онд ерөнхийлөгч байх одоо жилтэй. Тэм учраас монголчуудыгаа энэ айдас хүчтэй амьдрал энэ монголчуудын чинь аль талаад байгаа энэ адварчин ганц донтонгууд тийм одоо тэгээ дээр нь энэ новшин мосын сэмүүтийн гэсэн гаралтай энэ балиар галзуу ирүүл мэдхгүй энэ улгаачуудад ялын сангас мангасан бол хамгийн хүнд хэлбэрээр өгөх хэрэгтэй байхгүй хүнд хэлбэрээр өнөөдөр жирийн иргэн болгоомжтой болгоомжсондоо эрүүгийн хариуцлага хүлээдэг хүн амныг энэ төргийвэл тийм үү багада 15 жил 20 жил 25 жил ял авдаг яг энэ хэмжээний зүүцтэйгээр одоо яаралтай орж ирсэн. Өнөөдөр энэ ашгүй ер нь аль юм дуурж ирсний буруу огтосоо байхгүй. Би 2-3 өдөр дараалан энэ төрлийн гэмдэрэгтэй өөрчлөлт оруулаач. Энэ төрлийн гэмдэрэгтэй одоо заа зүйлчийг өөрчлөөч гэдэг талаар шүглэлж үзэл бодоо илэрхийлсэн. Өнөөдөр ингээд цагдаа үйл ажиллагааны байга мөрдөн байцаа ганцны албаны дарга бай очиодрах одоо хууль зүйн дотоод хэргийн сайдын одоо дэд сайд тэгээ мөнх эрдэнэ нараас өнөөдөр ярьцлага өгч яг л хан төмөр гэдэг хүний шахад шаарж исэн миний үзэл бодлын манаас үг бас тэдэнд хүржээ гэж би харж байгаа. Хүржээг харж байгаа. Ер нь яг одоогийн байгаа эргүү хуулийнхын зүйл заалтаар байгаад байх юм бол ерөнхийдөө бол үнэн л хэлж байгаа байхгүй юу? Дэд сайд мөнх эрдэнэ гэдэг мөнх эрдэнэ үнэн хэлж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө яг энэ төрлийн гэмтгийг үйлсэн этгээдэд 2 жилээс 2.6 жилийн хорих ялтай гэж байгаа. Хорих ял нь юу байдаг вэ? Ял одоо эдлэх чадваргүй гэдгээр тийм үү? Ял чадваргүй гэмт хэрэг үлдэхдээ өөрийгөө одоо мэдхгүй байсан гэдэг юм юу гэж байгаа галзуу улсуудад тийм үү? Тэр маягаар ял завшиж байгаа этгээдэд маш олон байгаа шүү. Тийм учраас Монгол улсын эрүүгийн хуультай энэ цэс мэдрэлийн эрүүл мэндийн өвчтөе улсуудынхаа хуулийн нэмэлт заалыг одоо хаврын чуулганд өргөн баримж ярьж байна. Цаг хугацаа алдах юм биш үү дээ гэж бодож байна би. Цаг хугацаа алдах юм биш үү? Энэ хооронд дахиад энэ төрлийн цэцэн өвчтөе улсууд ямар ч эрүүгийн гэмтэрэг хийгээ бэлээ. Үнэхээр аимшигтэй. Тэгээ манайхан нэрээ бас анхаарах юмдаа анхаарахгүй айгүй муухай заван тэр бүлээ алдсан ихний нөхөө залууг бас янз бүрээр хуцгаагаад байсан. Өнөөдөр мөрдөн байцаа галбаны дарга очиодрох дарга хэллээ штэ. Гэр бүлийнх нь нөхөр ямар ч хамааралгүй. Яг л хамааралтай байх юм. Ирхэвч хүний амь насны хөнөөцөн гаж донтон алуурчин байна. Сэтгэлийн өвчтөе улгаач байна, баригдсан байна гэдгийг ингээд бүх нийтээрээ зарлаад хууль ёсны байгууллагын дуудсан дуудлага хүртэл ингээд дуудаад яваад энэ нөхөр чинь баригдсан байгаа штэ. Ер нь Монгол улсын иргэд жухнагийн өрөөстэй бол танаас Монголын ард түмний төлөөлөл бол тэмцэж явдаг иргэнийхээ хувьд аав хүнийхээ хувьд тийм үү цаашдаа Монголынхаа мянган бэлдсэн хүүхдүүдийн амь насыг хамгаалж үлдэхийн тулд тийм үү танаас би рэл оруулж шаардсан олон түмэн маш олон 100 мянгаар түгээсэн одоогийн байдлаар 7,000 хэдэн зуун ширтээ явж байгаа. Өнөөдөр цаазын ял гэдэг юм би онц ноцтой ялын субъектийн талаар би яриад байна л та. Ярихаас өөр арга байхгүй. Дуугүй чимээгүй байгаад ингээд дугаа байгаад за энэ л миний гэр бүлт миний хойд орныход миний найз нөхөр миний хамаар бахиг уцаад энэ төрлийн гэмтэр орж ирсэнгүүдээ за яшдөө би дуграад яах вэ гэсэн тийм хонцгийн сэтгэлтэй байж болохгүй гэдгийг би яриад байгаа. Хонцгийн сэтгэлтэй байж болохгүй. Та нар ингээд сайн бодод үзэлтэй зөв зүгээр ингээд байсан 30 настай бүсгүй. Тийм үү? Одоо 8 сартай жирэмсэн ээж 4 настай бяцхан охин гаж домтон алуурчгийн гарт ингээд үүр дамнасаа алдаад хороос яваад өглөөгөө та нар бодтоо. Ийм аимшиг гэмтгийг үйлдэж байгаа үзүүч нь удаа дараа эрүүгийн ялд эдэлжсэн нөхдүүд юм биш үү гэдэг талаар яриа гарсан. Энэ галзууч энэ галзуугоо сая хүн амны орсон төрийн хөргөд энэ одоо гэр бүлийг хорогоос халисан юм хогийн шаарч бас өмнө бас тийм төрлийн гэмтэргийг хийж исэн гэдэг бас цоо яриа явсан. Энэ миний өдөрсөө асуугаач гэвлийг та нар ерөөсөө яг асуух ёстой яг галшиг асуултаа ерөөсөө асуухгүй та нар асуултаа. Төмөрдөн байц галбаны дарга хурандаа очиодрахаас асуусан ч болж байна. Хууль зүйн дэд сайд мөнх эрдэнээс асуусан ч болж байна. Яагаад асуухгүй байгаа? Яагаад асуулт дутуу дэлбэг яваад байгаа? Шаардны эмдэгт тэгээд одоо энэ төрлийн гэмтэргээ үйлдэлсэн этгээдүүд бол маш олон байдаг хаа гэдэг бол
таамаг төдий байдаг болохоос яг албан ёсоор мэдээлсэн юм бол огтоосоо байхгүй. Бид нар ямар ч мэдээлэл байхгүй ш. Би ямар хэл мэдээллийг ажилтсан биш. Би чинь тэгээд нэг арт түмний явдаг телевизчтэй яхад тусаа тийм биз лээ. Та бүхэн дээр одоо сошиал болж байгаа асуудыг сошиалаас мэдээлэл авч яг энэ сошиалд явсан байгаа 8 шин гэмтрийг мэдээлэл аваад ингээд явж байгаа. Энэ Монгол улс дэлхийн хэмжээнд эрүүгийн хуулийнхаа энэ ялын санкцаараа хамгийн бага тооцож явдаг улс чинь Монгол улс баггүй Монгол улс ойлгож байна уу? Одоо авилга албан тушаалын гэмт хэрэгтэй одоо улс их орноо залилсан одоо иймэрхүү албан тушаалын 22-ийн залтаар ял авч байгаа улсууд бол бүгд хэрэд давтаас цаа зумаа жанжин бүх насаараа 10 20 жил 40 50 60 жил мэлгээд иймэрхүү ядад 20 30 жил ял зөндөө байгаа штэ. Хүний эрхийг хамгийн их дээдэлдэг улс орн, тайван улс орн, Америкийн нэгдсэн улсад 120-аас 130 жилийн ялын сангас байна. Тэр улс чинь байна. Нэр хууль нь хатуу учраас хууль нь захирагдах ёстой, амар тайван байдал амьдрах ёстой. Энэ жишээ нэг Монгол улс Сэмүтэд гэж заяа. Одоо Сэмүтийн ингээд сэсмэтэд эрүүл мэндийн тоглолттой энэ эрүүгийн гэмт хэрэгт ихэд бидний дунд одоо амьдарч байгаа маш олон хүмүүс байгаа штэ. Бид мэдэхгүй болохоос харин хууль зүйн дэд сайд мөнхөрдөн гэдэг чинь аваа зөв зүйлийг одоо тараад ярьчт юм байна. Сошиал дээрээс үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэнийхээ үгийг аваа сонсчт юм байна шалж байгаа. Миний хувьд бол маш яралтайгаар эрүүгийн нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байхгүй энэ хуулинд өдийгөөс төдий хүртэл одоо хаврын чуулган 3 сар 4 сар эхэлдэг энийг хүлдэг шаардлага байхгүй шүү дээ. Монгол улсын засгийн газар улсыг урьж яралтайгаар морь хуралдаад яралтайгаар асуудлыг шийдэд явдаг шүү дээ. Энэ алхамруугаад ороод явал та. Тийм биз дээ. Энэ гаж тонтон алууршил боломж олгож болохгүй. Тэсгэс мэдээлэл эрүүл мэндийн хашаа дотор яг тийм одоо шорон шиг өрсөн зэрэг шорон шиг тийм юм байдгаад тэдэн байх хэвээр хараа хяналт муу байна. Сэмүтийнх мэд хараа хяналт муу байна шүү. Ойлгож байна муу. За ёо та нар игээл нэг савл ийгүүл энэ улс их орны энэ улс эдийн засгийн зах зээл нь болохгүй байна. Энэ улс өөрөө ийм байна гэдэг ингээд дандаа гомдлохоо та нар болцгоо сэмүтийг та нар за ёо та нар ажлын хийцгээ. Та нар төрд тангар гөргсөн цагаан хадтай баатруу та нар хин нэгнээс шалтгаан тоож шаардлага байхгүй. Та бүгд татвар төчийн мөнгөөр амьдарч салдинж ажлаа хийх ёстой байхгүй ойлгож байна ажлаа хийх ёстой. Монгол улсын одоо олон улсын генозид Монгол улс энэ цаазын ялалтай улс оронд нэгдэж ядгүй оронд нэгдэж орсон. Одоо энийг ганц хөндөх эрх бүхий субъект нь бол Монгол улсын иргэн чухнагийн хөрс юм а гэдгийг би аль биесээр хэлж байгаа штэ. Тийм учраас Монгол улсын иргэн чухнагийн хөрс та одоо хүсэлтээ гаргаад энэ цаазын ял гэдэг юм гацаагүй байх ёстой байна гэж бодож байгаа. Миний хувьд бол яг би онц ноцтой актер хүнд ялын санкцийн талаар ярьж байл та зүйл заалтад энэ заавал байх ёстой. Байх ёстой. Амирлын бодож штэ надаа чамаа гадаад пистам 20 жил суугаад гараад ирж штэ гэж аагч байгаа нөхдөө сохтуу гарцаа хоорондоо муудсаа зөндөө байгаа штэ. Өнөөдөр яагаад Монгол улсад энэ төрлийн гэмтрэг багасахгүй байгаа юм бэ? Айц хүүцтэй байгаа штэ үнэхээр хүн болгон айц хүүцтэй. Одоо хүүхдүүдэд хараа хяналтай байлгаарэ. Гаж томтон адуурчтай зөндөө л яваа шүү үнэхээр. Өнөөдөр хууль зүйн дэд сайд тэм мөхөрд нь баярлалаа гэдгийг илэрхийлэх хандмар миний бие бол маш мундаг сошиал өвчнөд байдаг маш мундаг энэ Монгол улсынхаа энэ иргэд нь юу өгүүлж байна, иргэд юу гэж шүглүүлж байна, юу ярьж байна тэр бүхнийг бас авчгийн ухаанаар хардаг мундаг дэдсэтэй гэж харж байгаа миний хувьд бол үнэхээр мундаг байна сайн байна. Өнөөдөр чимээгүй дуугүй байхаар аливаа юм чинь хизээж хний чихэнд очихгүй. Би Монгол улс захин мөрөдөд одоомыг дасан зогсоохын төлөө 300 хоног тасралтгүй лайв хийж хуулийг батлуулж чадсан. Хуулийг батлуулж чадсан. Өнөөдөр хүний амь насыг хон гаргаж байгаагаас ялгаагүй амар байж л үнэхээр амар байгаа ч үнэхээр. Өнөөдөр элэг авах юм а манайхаа нэрэ хүний эрх одоо сошиал үзэл бодлоо илэрхийлэх бол бүүд ингээд одоо миний хаяг бол одоо мэдэхгүй одоо би бүр өөрийгөө бүр гайхаач олдгоо нэрэ үзэл бодлоо илэрхийлээ төмөн олондоо би дандаа үнэн мөнний төлөө дуу хоолой болж байгаа. Цаашдаач үнэн мөнний төлөө дуу хоолой болно. Өнөөдөр 30 гаруй мянган дагчтай
Пэж янзал лайв хийхээр 100 хүний нүд орж ирдэг уу 200 хүний нүд орж ирдэг уу. Тэгээд хүмүүс коммент бичгээр коммент нь гарч ирдэг. Одоо бодвол миний энэ лайвд ор хүмүүс иргэд үзэл бодлоо эргэлдэг коммент нь гардаг уу. Гэтэ яг бай ганц тайчин ганцаардахгүй гэж бас гоё үг байж тээ. Альваа бүх юмыг эргээр зөв талаас нь зөв зүйлийн төлөө дуу хоолой болоод явжвал хизээ нэгэн зэр хэдэн 100 мянган дагагчтай болсон. Гандамар гэдэг үнийг лайв хийхээр хэдэн 100 мянгуулаа үздэг болсон хэмжээний тийм сайхан мөч удахгүй ирнэ гэд би найдаж байгаа. Би тийш нэг ухардаг. За энэ лайв одоо явахаа боллоо боли өгсөн баас би ер нь одоо нийтийн гашинтай дуграач яадгийн маадын гэсэн нэг хоёргоо хонцгийн сэтгэл надад байдгүй байгаа шүү. Үнэхээр юм байдгүй байгаа шүү. Тэгээ ерөөдөө би ганцхан хүний юм хэлье. Харин хууль зүйн дэдсэд мөнхөрдөн гэдэг залуу бол харин ёстой аваа ханшаартай аваа сайн залуу байна да. Одоо өөр юу хүдэ. Сайн байна да. Энэ хуулийг одоо эргэж харъя. Одоо энэ хуулинд бол нэмэлт өөрчлөлт яалтаа оруулах ёстой байна гэдгийн талаар бол шүглэлээс хуучин одоо энэ эрүүгийн хуулиар 2012 он цэндийн нэмд очиж хууль зүйн дотоод төрийн сайд байхдаа энэ төс мэдрэлийн өвчтөд ял идэх боломжгүй чадваргүй энэ гаруудын ял бол 2 жилээс 2.6 жил байсан гэсэн шүү. Энэ бол хэвтэн эмчилүүлэлт ял гэж байгаа. Хин нэгний амь насыг хөнөөч тэнд очиж нэг хэвтэн эмчилүүлэх эмчилгээ хийгээд солиороо тэгээд 2 жил гарныхаа дараа гаргаа явуулчихсан тиймэрхүү байж болохгүй гэж бодож байгаа миний хувьд бол болохгүй. Гэнийг бол хаврын чуулган хүлээх яалтгүй байхгүй юу мөнгөрдөнд сайдаа. Хаврын чуулганы хүлээх шаардлага байхгүй. Та улсын хурлын чуулган дээр танилцаад улсын хурлын чуулган дээр улсын хурлын дараа ням улсын өчил гэдэг үнд ханд. Улсын хурлын дараа ерөнхий сайд гомжийн дандаа шатар гэдэг үнд ханд. Энийг аливаа имийг манайхан цаг хугацааг хойшлуулдаг энэ байдлаад болчих. Хойшлуулдаг энэ байдлаа болчих. Одоо та нар ингэ бодлоо. Ямарваа нэгэн ийм аимшиг гэмт хэрэг чинь хүний хаалгыг догшиж олшихгүй гів гэмт аимшиг хэрэгүүд гардаг. Хар араас нь ямарваа нэгэн Монгол улсын иргэн бяцхан хүүхдүүд энэ төрлийн гэмтрээс зөдөөс болох юм бол яах вэ? Одоо өмнөх хуулиар шийдээд ингэж явах юм уу? Энэ чинь хамгийн солиорол баггүй солиорол. Тийм учраас хууль зүйн дэдсэд демократинд дүүхэд зөвлөхөд одоо ерөөсөө улсын хурлын чуулганд танилцуулаад улсын хурлын дарга нэм улсын өчрөд хууль зүйн дотоод иргэн сайд одоо танаа сайд Б2 Монгол улсын ерөнхий сайд гомжийн зандаа шатар ерөнхий сайдад тайлагнаа. Энэ асуудлаа гаргаж ирээ. Юу яасан хаврын чуулган моолгон гэд хуульд одоо энэ дээр санаачлан байна гэдэг энэ чинь дэмжихгүй улсын их хурлын чуулгаар орон морон дайд чинь нэг их хүний ирэхээр суусууд гарч ирэн заяа. Хүний их яриад яах юм? Хүний ихээ дээдэл чадахгүй байж иргэдэн намнасаа алдаад байгаад хүний ирэх бол байн яриад байх боломжгүй гэж бодож байгаа. Аливаа юмд хуулийг санкцыг нэмж өөрчлөөд би бол дотроо бодож байгаа. Энэ төрлийн галзуугийн эмнэлгийн төрлийн юм галзуучуудад өгж байгаа энэ ялыг бол одоо сайхан тултал нь ялын нөгөө тултал нь ялын нөгөө мэдээж тэнд чи хэдэн 100 мянгаараа тэнд өвчлөн ялтангууд байхгүй мэдээж юм. Тийм учраас сүмүүдийн ашаанд нь бүр өстой хизээж гаргадаггүйгээр хэмжээний дээр эмтраг нь хийгээд одоо эмчилгээг нь хийдэг юм одоо эмчилгээ хийх гэдэг юм яадгийн хорих яланд нь тэгээд тэнд ялаа хэдлэл байж хэвчээ шүү дээ. Өнөөдөр би өнөөдөр ганц хэд мэдээлийн байгууллагад дотоод өгөл тавьсан асуудал нь яад гомдоод иргүүл энэ хэд мэдээлийн байгууллагын одоо энэ төрлийн гэмтрийг үүсэн этгээдийг өмнө бас энэ төрлийн гэмтрийг үүдж байсан уу эрүүгийн ялтан байсан уу гэдгийг тодорхой асуух ёстой шүү дээ. Асуух ёстой байхгүй юу? Янз янзын нэг постод явж ирсэн. Энэ этгээдэг бол өмнө бас нэг гэмтэр ямар гэмтрийг хийсэн үйлж ирсэн ял хэрэгэм авч ирсэн этгээд гэж байгаа. Тэр амир өөдөхтэй байж тээ ахын дүүс айц хүүцтэй үнэхээр нэрээ. Бид ямар нийгэмд амьдраад байгаа. Нийл алуурч нийгэмд бид нар амьдарч байгаа. Айдгүй яах юм бэ? Тийм учраас Монгол улсын иргэдэж ухнаагийн өрөөсгөл би удаа дараа хандцааж иргэдэгч та нэг хамаа нэгэд үзэл бодлоо илэрхийлээ та нэг төмөө олондоо хэлээд гэж энийг ерөөсө Монгол улсын ерөнхийлөгч хүний олон улсын одоо энэ гөрөг гэнэт зарцсан байдаг эдийн засгийн байдаг олон улсын хүнд
ханддаг субъект нь болохоор Монгол улсын ерөнхийлөгч байхгүй юу? Та хандах хэрэгтэй. Хандах хэрэгтэй. Өнөөдөр авилга албан тушаалын хэрэг Монгол улсад асар их бага ялтай. Ойлгож байна, бага ялтай. Энэ бүх төрлийн гэмтэргүүд ялын сан гэсэн баг. Жирийн иргэнд бол тодтолт ял өгдөг заяа. Дабл стандарт ойлгож байна. Өнөөдөр нэг жирийн иргэн санхүүгийн баяр зохицыг 3 шатны шүгээс 10 жилийн ял авсан байсан бол хизээч хэрэгэн хэрэгцэхгүй болоод одоо бидний донд бидний загнаад бид нар заад сургаад ингээд явахгүй гэж бодож байгаа. Энийг дуурчих одоо энэ хууль зүйн юу дэдсээд дэм мөнхөрд өнөөдөр шүүлүүлж ярьж байна. Энэ төрлийн гэмтэргийн зүйл заалт нэмэлт өөрчлөлт оруулна гэж байна. Оруулахаас өөр арга байхгүй гэж байна. Тэгээ одоо ингээд тусдаа ингэж яваад байдаг эмчилгээ маягаар яваад гадуур ингээд гайгүй болохоор эмчилгээ гайгүй болохоор ялна өнгөсөд ингээд яваад байдаг усаа тэнд нь өршлөн хорих байр барий гэж байна. Энэ асар зөв байхгүй асар зөв ойлгож байна. Нийгэмд аюул тарих бол бүрэн боломж болцоотой улсууд чинь наад улсууд чинь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн зөв шийдвэр өнөөдөр гаргаж байгаа. Өнөөдөр миний энэ албан ёсоор шүглүүлж албан ёсоор бас ингээд өөрийнхөө эрхийг хязгаарлуулсан тийм үү. Одоо өнөөдөр 30 мянган дагагчтай пэйж агнал лайв гэдэг өнөөдөр 100 200 хүний нүд гарахгүй хэмжээний өнөөдөр би репорт блоконд явж байгаа би огтосоо мэдчихэж байгаа. Өнөөдөр ийм л дээ зүгээр яг үнэнгээ хэлэхэд өнөөдөр нийгэмд өнөөдөр дэндүү нийгэм харгас болсон байгаа байхгүй харгас болсон наадаарчин гай сонтонгууд тэгээд одоо бахиодгаараа монголчууд тэгээд нэг хин нэгэн амнасаа алдаад хин нэгний өрөөг тадарчны гад амнасаа алдах юм бол очоод нэг талбайдаа нэг үлцэн хэдэн очоод нэг зол асаадаг бид нар хэвлэл мэдээлэл байгаад очоод нэг зол асааж байгаа арга гэрийн хүмүүсээс нь ярилцлага авч тандалт авах гэж очдог ёо шууд шудраг шүүмжлээ штэ хүмүүстэй адилхан нэг ингэж их юм байхгүй ерөөсөө тэгээд одоо ерөөсөө ийм л ард түмэн болчиход ш дэндүү харгас болсон байгаа хөө дэндүү харгас авьяастай дэндүү харгас заяа ой ойлгож байна уу 3 хүний алтан амь нас штэ наад чинь тийм биз дээ 30 настай ээж ихийн хөвлөд бүрдээс 8 сартай ураг ямар харамсалтай бай үнэхээр нэрээ тэгээд энэ төрлийн гэмтгийгээ ялын санкцыг тултал чангалаад өгөөч гэдгийг одоо би шүглүүлээгээд ингээд цаг үргэлж ирээл ороод лайв хийгээд байгаа штэ би буруу зүйлийн төлөө дуграагүй гэж бодож байгаа. Би ямар нэгэн эмдэх сэдвийн талаар ингээд цаг үргэлж ойр ирээл ороод цаг үргэлж ойр ингээд байгаа гол нь биш заяа. Юу нэгэд хуулиа чангалаад өгөөч. Хууль нь хууль шиг байх ёстой. Хууль нь өдөр хууль шиг байж болохгүй гэдгийн талаар би үзэл бодлоо ингэ шүглүүлж байгаа. Миний гол зорилго бол энэ. Тэрээс өнөөдөр би хин нэгний үхтийг өнөөдөр сенсацлаад хэдэн 10 дагагч нэмэгдчихээсээ хэдэн хүн намаа дагчихсаа гэсэн тийм хонцгийн сэтгэл надад огтоосоо байхгүй. Би хэлдэг хүмүүсийг намайг дагаад өгөөрэй, намайг шийлээ, намайг фоллоудод ороод иргээд хүмүүс ярьдаг. Би огтоосоо миний амнаас тийм үг гарч байгаагүй. Нэг хин нэгнийгээ дагахгүй хүний ирэх. Хүн өнөөдөр энэ хүн зөв юм ярьж байгаа хүн дагна, энэ хүн буруу юм ярьж байгаа хүн дагахгүй байж чадна, шүүмжиж болно. Шүүмжийг бол хүлээж авна. Хаврын чуулган гэдэг юмыг хүлээх шаардлага байхгүй л гэдэг байгаа миний хувьд бол. Одоо яалтгаар улсын хурал өргөн бариад би хууль мэдэхгүй би энийг чинь нэгдүүцээд би хуулийн сургууль огтгосоогүй. Би үнэнгээ л хэлчих. Би Хинтээ аймагт Тэмс төгссөн. Миний мэрэгжил бол өөрхий марахандоо ярьж хэлж байгаа сэдвүүд нь маш өндрийг аваад маш зөв зүйлийн төлөө дугарж байгаа болохоос ерөнхийдөө бол би ямар хуульч би өмгөөлж би ямар хуулийн сургууль төгссөн биш. Ерөнхийдөө бол зүгээр яг энэ төрлийн гэмтэргийг бол дасан зогсоох цаг одоо болчихсон гэдгийг би яриад байгаа байхгүй юу? Угаасаа энэ бол зөв жишг. За үгүйдээ тэр заазын ялдаг гэдэгтээ орноосоо мултарч чаддгүй маа тийм үү? Одоо хүсэл төхөр маш олон 100 улс орнууд хуралдаж байдаг юм уу? Яадгийн гэж одоо янз янзын юм ал гарахгүй шийддэг байлгүй. Гэхдээ ерөнхийдөө болохгүй байвал ерөөсөө гяндан гэдэг ялыг 15 жилээс 20 жилийн хугацаатай онц хүчгээр хүн амины хэрэг үйлцэн этгээдэд 15-аас 20 жил тэгээд дээр нь онцгой шоронд 20 40 жилийн ял өгдөг. Ямар ч төрөөс өөчлөл
ажлын хоног тийм юм байхгүйгээр хуучлаад оруулж ирээд голиотлон чангалаад өгөх хэрэгтэй байхгүй юу хуулийг нь. Тэгж байж өнөөдөр Монгол улс хуультай дүрмтэй улс орон байх хэрэгтэй байхгүй юу. Бүх юм ер нь хууль нь л захирах хэрэгтэй. Хуульгүйгээр хууль нь ингэрээ зөөлрөөд ингээд яваад байх юм бол ер нь тэгээд шүмцтэй ханддаг штэ. Урд өмнөх болсон асуудал ч гэсэн. Тэр Дорнов аймгийн 16 настай бяцхан охины амь насыг хөнөөд гаж намтан адуурчин дээр иш хандлагатай тулгаачийн хэрэг бол адуурчин ч бас өмнө бас нэг хүчингийн хэрэг хийжсэн гэтгээд сулдагдах хугацаанаас айгүй олон 2 3 4 жилийн өмнө ч юм уу да бас магадлан задлан янз бүрийн юмар авчиад ингээд сулалцсан этгээд явж байгаа хүн надад ичтэй. Харах гай өнөөдөр бид нар өнгөрсөн цаг дээр ярих хэсгүй ирээдүйн цаг дээрс нь болгоомжиж ярих нь хамгийн чухал байхгүй юу. Өнөөдөр өнгөрсөн цаг дээр бүх юм болоод өнгөрсөний дараа бид ингэх юм а гэдэг бол хамгийн буруу гэж бодож байгаа. Хамгийн буруу. Өнөөдөр за захын төсөө бид ирээл ороод юм уу ганц маргаан ирээл ороод байдаг хөө. Одоо хууль зүйн сайд мөнх сайхны одоо өнөөдөр хэлсэн ярьсан бүх үгийг одоо Монголын ард түмэн төлөөлөл тэмцэж явдаг иргэний хувьд бол аав хүнийхээ хувьд бол би дэмжиж байна. Монголын ард түмэн ч дэмжих ёстой. Энэ талаар би ирээл ороод манайханд шийдээд өгөөрэй. Хаврын чуулган хүлээж ямаргүй байна. Тэ хаврын чуулган хүлээж ямаргүй байна. Би бас тэгээд хаягн дээр цаазын яалыг сэргийх гол субъект нь Монгол улсын иргэн чухнагийн хөрөсч танаа Монгол улсын хууль зүйн дэд сайд дэ мөнх эрдэн танаа гэж оруулъя. Зөв манайха. Зөв бичлээ. Тэгж оруулах нь зөв. Тэгээд энэ цэцгийн өөрчлөлттэй байгаа энэ нөхцөл энэ хуучин хуулиар шийдэгдээд байгаа энэ улсуудыг одоо юу гэж оруулах юмдаа бас найруулж явах бол би ч бас толгой муутааштай бас өөрийнхөө бодлоод бичдэг хүн шүү дээ. Ерөнхийдөө бол яг зүгээр ер нь ийм л байгаа юм л да. Тэрийг заавал хаврын чуулган урд хүлээгээд хаврын чуулганд өргөн барьнаа гэд энэ үг бол дэмий заяа. Мөнх эрдэн дэд сайдаа. Зүгээр л хаврын чуулган гэлтгүй одоо өргөн барьчих. Яалтагаар Монгол улсын засгийн газар улсыг зөндөөл хууль баталчихдаг үстэй. Энэ төрлийн онц тостой гэмтрийн субъект энэ төрлийн хүний амнаас аван одоод байгаа алуучдын энэ хийсэн гэмт үйлдэлийг одоо дасан зогсоохын төлөө бол хоног цаг секунд минут алдахааргүйгээр хууль санаачилж өнөөдөр оруулж иж энийг яалтаар батлах ёстой. Ингээл юм бол ард түмэн чинь та нарыг өдрөө болгон би лав харах тусмаа хадад ташна. Ингээл гарч чинь явахгүй минийх. Огт явахгүй миний энэ лайв бол ёстой. Үнэхээр хэрэг алга. Тэм учраас ирээл оруулъя манайхаа тэгээд сайхан шеэрлээд өгөөрэй манайхаа за ахын дүүсээ. Нэг хэрэг маань 5 шеэрлээд өгөөрэй ахын дүүсээ.